Сан судалгаачлаарны дурна. Сайн байцгаана уу? Герман санагчтай. Урнаатай хамт герман сурцгаая. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хамтдаа герман хэлний нэр үг яаж үүсдэг талаар сурцгаая. Нэр үг гэдэг юу гэсэн үг вэ? Нэр үг гэдэг нь хүн амьтны заагаа нэрж байгаа зүйлийг хэлнэ. Өгүүлбэрт орохдоо нэр үг маань урдаа тийм ялгаатай хувиргал авдаг, хамаатуулсан ялгаатай хувиргал авдаг. Өгүүлбэрт орохдоо эзэмбэг буюу үйлдэж байгаа хэлбэр буюу тусагдсан болж байна. За герман хэлний онцлог нь нэр үг нь урдаа артикл авдаг. 3 төрлийн артикл байдаг. Та бүхэн урдын сонсч байсан ба die, im Hus, der, ihr Hus, das, саармаг үүсгэж. Герман хэлний онцлог нь 2 муу 3 нэр үгнүүд нийлээд нэг утгыг агуулдаг. Жишээлх юм бол 2 нэр үг ороо өөр үг үүсгээд бас явцдаг. Эндээр болохоор монгол хэлнээс ялгаатай. За тэгээд бүгдээрээ хамтдаа герман хэлний нэр үгнээс 2 нэр үгнээс нэр үг яаж үүсдгийг хамтдаа сурцгаая. За энэ дээр жишээ өгнөдөө үзье. Эхний үгтэй эсэр илжиг. Дараагийн нэр үг болохоор die Brücke. Энэ гүүр гэсэн үг. Энэ хоёр нийлээд нэг үг болно. Die Esel-Brücke. Энэ нь болохоор ямар утгатай өгүүлбэрээр гэвэл ямар нэгэн нэг тогтооход түлхүүр үгийг хэлдэг. За дараагийн нэр үг бол der Zahnschutz. За хоёр дахь үг нь болохоор das Fleisch macht. Энэ хоёр нийлээд нэг утгатай нэр үгийг үүсгэн. Das Zahnfleisch энэ буйлыг хэлж байгаа. За дараагийн нэр үгийг харцгаая. Die Hand гар. Энэ ямар үгтэй нийлээд өөр утгатай болохгүй. Die Schuhe гутал. За үс нэр үг нь die Handschuhe бэлий гэсэн үг болдог ахна. За дараагийн нэр үг маань das Dunkel харанхуй. Энэ ямар үгтэй нийлдэхээ die Ziffer тоон. Энэ болохоор ямар нэр үг гэсэн die Dunkel Ziffer буюу бүртгэгдээгүй тоо одоо нуугдмал тоо гэсэн утгатай. Дараагийн нэр үг die Feuerwehr. Ямар үгтэй нийлдэхээ гэвэл der Abend орой. Энэс ямар нэр үг үүсгэж болохгүй гэвэл der Feierabend ажлаа тарах амрах гэсэн нэрийг үүсгэж байна. За ингээд үгээр герман хэлний нэр үгийг хичээлэн дуусгасан. Tschüss, bye.